бурхан гэж буг чөтгөрийг шүтүүлсэн. Боёны одоо өглөө өгдөг бизнесмен гэсэн юм алдар нэрийг манайханд хийдээс өргөсөн юм байна. Юу гэнэ? Энэ нэрэндээ цогцсон. Сүүлийн үед бол бид бяцлаглалын газар хийж байгаа. Залууж. Яадаг газараа. Яадаг чөтгөр. Сонин сайтын энийг мэдэн дээрээс үүдээд ийм нэг нэвтрүүлэг үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүн Ананд Базар хэмээгч энэ хүн төрөлхийн цусаг бишрэлтэй, удмаараа номтой, буянтай, өөрөө ч удам дамжсан буянд дуртай хүн юм уг нь. Хэрвээ лам багш нь хамгийн аврах бурхны ном заасан бол хаа явсан газартаа авралын сүм байгуулах байж. Хэрвээ тэгсэн бол мөхлийн аюулаас айх хүндрэлтэнд авралын зам заагаад Монголын дэлхийд мандуулах байж. Гэтэл харамсалтай лам багш нь хамгийн аврах бурхны ном заахын оронд харин залуужуулах бяцлаглалын төв бариулж садар самуун дуруу татснаас болоод буянд дурлагчийн нэрхэн буг чөтгөрийн хорлолд нэрвэгдэжээ. Чөтгөр торлогдсон хүн аль муугаан үздэг юм болохоор хөөхий түүний эрийн хэмэрсүлд нь эмсийн хормойд хөглөрч эргээд яран сэргэхэргөө болтлоо олны хараал идэжээ. Бурхан гэж буг чөтгөрийг шүтэх нь ийм л аюултай. Өндөр дэд өгөөсөн удам дамжсан сайн нэр төрн шалаарныг хөглөрч удмын заяагаанд орой туулж ургийн тэнгэртэй хаягджээ. Улсын их хурлын гишүүн цогт очрын Ананд Базар нь бэлгийн дур хүслээ зөв бусаар хангасан эрүүгийн гэмт хэргийн маш ноцтой баримтыг хүргэнэ. Хайрын нэр төр нь яаран болж сүйдээд харсан таасан тэнгэртэн хаягдж хоцорсон хөөхий түүний үүрэх гаслан зовлон харин лам багш нь хэр нэмгэлт юм болоо. Сайн нэрийг хүсвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй. Нэр хугарахаар яс сугар хэмээн монголчууд хэзээнээсээ нэр төрөө бүхнээс илүү эрхэмлдэг. Тэгэхээр яарч хуурсан яс янгнын зовоохоос илүү их гаслан зовлонг тэрээр зүрх сэтгэлдээ үүрч тээж явдаг байх нь ямар сайн байх вэ? Тэгээ эцэг маань намайг багад бас тийм ламын хүмүүжлэр хүмүүжсэн. Тэр утгаараа миний хүү бас бурхан шашинд их илэгтэй л үндэ. Анд бол их шүтлэгтэй шүү. Тэгэл одоо энэ ганданд тэр юм оруулж байгаа нь хамаагүй их хандив ямаар өөрийнхөө хөрөнгөөр юм хийдэг хүн шүү дээ. Тий. Бурхан гэж энэ дүрчдэр буг чөтгөрийг шүтснээсээ болоод буян гэж түүний үйлдсэн бүхэн нь өөрийг нь ч өлгийн нутгийг нь ч хөөрхилтэй болгон хорлон сүйтгэх хажээ. Ураанаас бол ийм л амьд гараад байна да. Ихтэй хавтаа. Дорнго байнгийнхан говийн догшин ноён хутагт данзан арвж агаран бахархдаг. Хутагтын үйл хэргийг залгамжилж анги зэнда чимэдэрг зэнгийн ачхүү Ананд Базар устж үгүй болсон хийдийг сэргэн засч шинээр цогцлон босгож бурхан будда боён номд шүтлэгт ард түмэндэн зориулан ариусах баясах мөргөж сүсэглэх номын ордон бурхны өргөөг нь бүтээж гэгэрэлд хүрэх замын нээж өгсөөр байгаа билээ. Зан олон минь энэ буйны үрээр зовлонгүй инх чаргаасай гэж л тэр Дорногов аймагтаа дуган сүм барьсан байж таараа. Гэтэл энэ нутаг мөнхийн амилсан чөтгөр хэмээгч урааны хорлолд нэрвэгдээд Монгол даяараа Дорноговын төлөө энэлэн байна. Дорноговд одоо бараг 50% нь аборт хийж байгаа. Гэтэл яваад нэг айлуутай уулзсан чи юу аборт байдгаа тэр зүгээр л өрн зуулбаад тэр дотроо амьгүй бололт бол манайс бол өчрөг олон болсон шүү. Одоо хоёр ахиж дутуу уурга амьгүй уурга гарах амьгүй болсон. 15 16 онд. Одоо золболтыг тогтоодог юм гэдэг бол манайс өмнө активитэд үзсэн. Үнээр их хэрэгцээтэй баг ганц амийн сангийн эргүүлж байгаа нэр багтаа явдсан. Амьгаас авдаг юм бол барах болчиход байгаа юм байна. Нэрнтэй. Тийм байхгүй одоо. Тэгээ мал идэхэд одоо уушиг мушиг нь амар юм байц. Би ч одоо уушиг мушиг гэдэг аваа шууд тавьчихдаг. Тэгээд одоо хайсаа уушиг нь хойдохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол тодорхой үстэй юм. Сэмжин муудсан, гэжсэн муухай болцсон одоо хүн тэр бид мэдэхгүй л байна. Махан бидэн хор болж байгаа ч мэдэхгүй махан идэж байгаа ш. Гэжсэн тийм байхаж одоо тэр урааных нь хороос болдог байлгүй дээ. Тэгээд
үгсэн тул гараад байсан. Дандаа үгсэн тул гараад байсан тий. Тий. Мал гаргахад доторх гэсэн. Өөшгөн бол амар байдаг. Бүрээсээ эдхийн аврал байхгүй байдаг. Тэгээ биднээс идэгдэггүй. Тэрийг идэгдэггүй хордно гэдээ айгаад идэгдэггүй биднээс. Одоо сар болоод нэг мал өгөх юм шүү дээ. Одоо манайх ч одоо байнга. Тэгээд одоо малын дотор юу хэрэг байхгүй ерөөсөө. Манай гэдсээ идэхгүй үнэн л одоо бодит тийм тэр шүү дээ. Гэдсмэдсээ идэж чадахгүй хаяа шууд. Одоо бол улам л дордоод байна. Одоо мал хүн идэхэд бол бид нар ч бол одоо нөгөө юу муу гэдс тотрын одоо энэ одоо баг 4-5 жилээс хойш энэ манай сумынхан бол ер нь идэхэ байсан баг. Гүзэнд нэгээ тэгээд хог дээр хайчдээ шүү дээ. Нохоо идэхгүй нөгөө. Нохоо идэхгүй үнэрлждэг байхгүй. Тэгэхээр чин тэгээд бас асуудал байгаа. Тэр газар нутаг дээр бол аймаглан устгах ийм ажиллагаа явагдаж байгаа байна. Мал нэрэмдэг төрж ийн хүмүүс нь хүн амын одоо үржил байхгүй өсгөөн боллоо, хүүхэд төрхөөн боллоо. Газар дээр нь очиод энийг үзлээ. За ингээд нутаг орны маань анхааралтай авч талсан зогсооч тэр ард түмнийг авраач гэж. Догш ноён хутагтын өлгийн 3 баяны хөндийг энэ засгийн газар үхлийн хөндий болгон золионд гаргасныг Монголын ард түмэн бүх нийтээрэн эсэргүүцэн тэмцэж байхад Ананд Базарын лам багш нь тэр нутагт авралын сүм бариулж зовсон олныг аврахын оронд харин яасан гэнэ үү? Залууж ажлын одоо төвийг барьж байна. Төрөлхийн сүжиг бишрэлтэй тэрээр мөн ханашгүй шуналт багшаан баясгана гэж хамгийн их мөнгийг гандандаан өргөнө гэж ном сурах цагаа мөнгө олоход зарцуулж мөнгөний төлөө хэд махран ажиллахтан эр хүний 13 мэхийг өөрийнхөө яг эсрэг чиглүүлжээ. Эр хүний 13 мэхийг хэрэглэн байж халдарчгүй дархан цаазд богдууланд хорол барих эрхийг олж авснаар ханашгүй шуналтнуудад тэр дагшин газрыг дэвсэн өгч харсан даасан тэнгэртэй хаягджээ. Ямар сайн байх вэ? Яг адилхан байдлаар ингэж хандж байгаа эмэгтэйчүүд хэрэг байгаа вэ? 1000 гаруй. Дуудах нэрэн өндөр дөргөж бурхан заяагаан түшиж явдаг монгол хүн тухайн цоортол бурхандаа мөргөсний хэрэг гарсангүй. Удмын нэрэн гутааж ургийн тэнгэртэй хаягджээ. Улсын хурлын гишүүн тогтчрын Анд Базрын үйлдсэн хүчингийн гэмтэргийн маш настай баримтыг бид хүргэлээ. Ананд Базрын энэ жишээг нийт Монгол түмэн дээрээ буулгаад Монголын бүтнээр нь харуул Монгол улсын нийт хүн амын тоогоор энэ гаслан зовлон үржиж үнэн бодит байдал амьдрал дээр иймэрхүү харагдана. Бидний жижиг гэж шүтсэн суурин соёл юм шиг маа. Түүний яг мөн чанар ямар огшгүй юм бэ? Өнгөн талдаа ядын салан боловч мөн чанартай ийм л огчныг байгаль ихэд маань үдээд юм байна. Тийм учраас хэзээ монголчууд шавар хатсанд амьдран тэр цагт монгол хүн биш болмаа гэж шинэ сааман хэлсэн аргагүй юм байжээ. Энэ бүсгүйг отхон цэцэг гэн. Түүнд Ананд Базартай адил мөн чанар олон бий. Төрөлхийн сүжиг бишрэлтэй бас л мөн өөрийн мэдэх чадах бүхнээ гандандаан зориулж яваа буян чамдагч нэгэн. Энэ насны ихэнх амьдралаа гандантай нэгт толбсон тэрээр мөн л Чойжон самбын чин сүжигч шавна. Вакцины хорогнолын эсрэг тэмцэж яваад Чингисийн дөрөө мөрөөсөх болсон түүний чин сэтгэлийн үг энэ. Тэгвэл одоо 800 жилийн дараа Тэнгэр заяат монгол хүнийг хогон дунд амьдрахад хүрсэн. Энэ төр бол Монголын төр биш гэдэг тодорхой болчтой монгол хүний төлөө биш гэдэг тодорхой боллоо. Монголыг энэ хүртэлд оройтуулсан энэ засгийн бодлого Монголынх биш түүнийг яаралтай сольж нэн даруй Чингисийн төрийг мандуулах ёстой. Эхэдсэн Чингис хааныхаа их цаац төрийг дахин байгуулдаг. Ингэж тэрээр гандандаа хандсан байдаг. Гэтэл өнөөдрийн хүртэл ам амьдралаа холбосон гандан түүнд ямар хариу барьсан гэ? Харамсалтай. Би 15 жил ганданд байхдаа ерөөсөө муу юм хийгээгүй шүү заяа. Би 15 жил ганданд байхдаа муу юм хийж үзээгүй гэсээр буутаа цагтаа туугдан гандангийн хашаанаас хөөгдөж гарах тэр яагаад ийхүү хөөгдөх болсон бэ гэвэл энэ төр асуудлыг шийдэхгүй байгаа учраас бид өөрсдөө төр болоод Чингисийн төрийг мандуулах юм байна. Энэ үнэн юм байна гэд та хоёлаа яасан штэ. Чингисийн төрийг мандуулнаа. Та нар вакцин гэдэг юм бол вакцин чи хүчээ аваад байна гэд. Чингисийн төрийг мандуулах номын хормыг гандандаан зохион байгуулах хэмээн айлтгал мэдүүлсэний төлөө лам багш нар нь түүнийг амилсан чөтгөр хэмээн айн ширвэдэж цагдаа дуудан чөтгөрийг дарж буй байдал. Хоёр бугч төр нийлжээдтэй нэрээ ачаа сандгүй нүгэлтэй хар чөтгөрүүд байл гэж эднэр хараад байгаа байхгүй. Харин таныхаар аль нь бурхан, аль нь чөтгөр вэ?
Бурхан чөтгөрөө буруу зөрүү таних лам нарт зөвийг хэрвээ зааж өгөхгүй бол сүрлийн аюулаас айсан дэлхий Чингисийн төрийг хүлээж ядан байхад Чингисийн төрийг мандуулахаас тэгтлэн айсан лам нар хүн төрлөختний авралын замд саад хийж дэлхийг сүрүүлэх вэ. Тэгэхээр Монголын төдийгүй дэлхийг аврах энэ тэргүүний алхам бол Бурхан чөтгөр хоёрыг ялгаж таних явдал байх нь. Анан тусрын багш ламтан аврагч Бурхан уу аль эсвэл амилсан чөтгөр үү? Таныхаар аль нь вэ? Бурхан ноорхоо чөтгөр анган байдаг гэдэг. Бас бид бүгдийн мэдих үлгэр болгонд өнгө мөнгөнд дурлдагчд нь чөтгөр шоломсууд байдаг шүү дээ. За тэр залуучхын төлөө залбирна гэдэг бол яахаргүй чөтгөр шолмын хүчийг урин дуудаж буй хорлонт үйл. Залууч. Тэгэхээр чөтгөрийн хорлонт хүчийг урин дуудаж анан дузрыг садар самуунд уруу татагч тэр ламтан яахаргүй самуун үлт чөтгөр ажээ. Хайрлах энерх сэтгэлээр нь бурхтыг таньдаг бол ханашгүй шунлаараа чөтгөр танигддаг. Тэгэхээр хэн их мөнгө өгснөөр нь сүсгтэн олноо уралдуулан хэрэгм цол хүрдэх гандан хийдийн тэргүй их хам яхарахгүй ханашгүй шуналтан хавцсан ойрцсон бүхнээ хорлон хөнөөгч аюулт чөтгөр ажээ. Тэ баяны одоо өглөг өгдөг бизнесмен гэсэн юм алдар нэрийг манайханд хийдээс өргөсөн байна. За ингээд бурхан чөтгөр хоёроо ямар ч байсан ялгаад авлаа. Гандан яхарахгүй аюулт буг чөтгөр эзэмджээ. Харин одоо буг чөтгөрөөс шашнаа цэвэрлэн хэмээн ам тангар өргөсөн отхон цэцэг маань энэ аюулт чөтгөрөөс бурхны шашнаа яаж цэвэрлэх юм бол? Муу нуухаар сайн илчлэгч нэг сайхан үг бий. Калсын машин болсон ганданг ариуслын орон гэж хэлэхэд хэцүү. Хүн бүхэнд илэрхий болсон энэ мөн чанарыг одоо нуугаад нэмэргүй болсон. Энэрэнгүй үзэл номлодог ариуслын орон гэхээсээ эдийн шунал ариушдаг шулааны газар болсныг нүдтэй бүхэн харж шогдож байхад нуух гэж твдэд хаа хүрэх вэ? Надад хэцүү санагдаад байх юм ингээд шовтон л гандангаа муулаад байх юм. Миний хувьд бас ачиг санах хэрэгтэй биш боддгоо. За тэгвэл энэ дээр юу бол миний хувьд юу гэж нэвтрүүлэг хийжсэн бэ гэхээр зэрэг ачиг санах нь яг энэ муулах гэдэг байгаа юм биш шүү дээ. Байрлалыг гаргаж ирж ярьж муулаад л шин. Яахлаар 12 тэр сүм хэдэ барьж болдгоо. Барил барьсан сайхан л болж л шүү дээ. Ингээд хөрс сөхрөө болохоор зэрэг давшлахаар урдаа барьчаад байдаг. Агил гол цөм нь яг тархин хаашин залуурдах уу гэдэг ба шүү дээ, тэ. Тархин зөв залуурдчихаасаа гэдэг зүйлийг л би яриад байгаа болохоос торлол би үрэлцхийг гавьяатай болгоод шоожомцыг гавьяат өнөөдөр харуулах гэдэг юм биш. Өнөөдөр бол энэ шашны асуудал маш одоо тийм бас маргаант асуудал дээр байна л да, шашнаас бас маргаантай байгаа. Яа тэгэхээр нөгөө ингэж штэ шашин маш маш хүчтэй зүйл учраас үүнийг улс төрд ашиглаад байгаа байхгүй юу? Улс төрд ашиглаад нөгөө нэг чаажамц хамбат тархиа мэдүүлдэгээс нь лам нар чинь урд талын хятадын лам нар тархиа мэдүүлчихэд өнөөдөр эд баялаг шүтүүл одоо мөнгөтэй болно гэсэн тэр хятадын тэр шүгтэн гэдэг сахиусын одоо лам нарт нь очиж мөргөөд яах нь гандандаа биш хятадын тэр бурхны шашны тэр худалч тэр хуурамч тэр ванчин богдод тархиа тушаачаад ингээ бас Монголоос өрүүлээд. Тэр нэг ийм би чамайг ойлгох ажлууд байгаа. Би харин хэлээд байгаа шүү дээ. Тэр лам багш нар нь ингэж их нөлөөлцдөг юм уу? Ингээд хагарлал ингээ яриад шүү дээ. Тэнд нэг юу христэнэ тэрэ гэж хагалж ядаж явахад дахиад дотор нь ингээл энэ муу хэдэн хүмүүс ингээ урагш яваад ингээд байгаа ингээд дахиад хэн нэг нь ингээд хагалан бутрах юм хийгээд байгаа юм уу? Ямар ч байсан чойжомц өөрөө хэлсэн байж шүү дээ. Ажил хөдөлмөр хийгээд мөнгө цаасаа аваад өөрөө амьдралаа сайхан зохицуулж ирэхэд яваачны дотор амьдрчлаа шүү дээ. Мөнгө шүтнэ гэдэг чинь хятад руу явж шүтээд байгаа юм биш. Энэ хүн чинь өөрөө амаараа өчнөө дахин хэлээд байна шүү дээ. Ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд яваачны дотор амьдрчил байна шүү дээ. Мөнгөтэй байж жарган шүү. Эн чинь яваажин шүү. Энэ ажил хөдөлмөрөө хийж, энэ хоол уурхаагаа ухаж байж, ингэж байж улс орон хөгжин шүү. Энэ уул ухуулахгүй гэдэг улсууд чинь дотроос нь гэгэр хэрэгтэй байна шүү гэдэг энэ хүн чинь өөрөө ингэж хэлээд байна шүү дээ. Улам л дээрдээд нь шүү дээ. 90 оны байдлыг харж байгаа. Тэгээд ингээд дэше улам сайжраад. Хотор нь хизээ юм бэл. Бид л сэргэлийн ард түмэн болоод их ухаалаг тэгэл хурдан байгуулахс энэ дөрвөн уулын дунд чинь одоо ямар байлаа. Гайхамшигтай олон байшин барилга одоо энэ ховсголгүй бүгдээрээ яриад бариад дууслаа шүү дээ. Тэгээ миний урд орж исэн айлуудад ингээд яваад харахад
жигтэйхэн гоё болцсон байх юм байна. Машин чийж нангад тавьсан хизээ тийм байлаа. Үнэхээр сайхан болж яваа. Энэнийг л хурдцтай л сайхан болцгоо хэл гэж л одоо уриалах хэрэгтэй юм байна л гэж. Энэрэнгүй үзлийг номлохын оронд эдийн шуналд шавдуулан уриалж, энгийн олныг мунхруулах тэргүй хамтан өөрийнх нь буруугаас үүдсэн гамшигыг бусдад тохохын тулд шашнаа дотор нь хэд хувааж, сүсгтэн олноо хэдэн хэсэг хаглан бутаргадаг хүн бэ. Боломж нь алддаг юм бол шинжлээд энэ бузар булам муухай юмнаас нь холдуулчаад мөрөөрөө явъя. Болохгүй бол энийхээ төлөө өхөн хөтлөлт хэлчих гэдэг ийм л хоёрхан зорилго байж байгаа. Зурлын гол бас нь болохгүй байхгүй. Шүтэний гандангийн шүтэний хүмүүс би зурлын гол болоход би тэр зүрх сах байгаа шүү. Зулын гол болж үхий гэж шийдтэл нь шин сүжигт нэгнийхээ цөхрлийг барчхаад зулын голоон болоо гэд ааг амсгаагүй тулгана гэдэг арайл харгас биш шүү. Тэгэхээр энэ цагийн гандан хід миний нүдэнд авралын сүм, ариуслын орон гэж харагдах бус харин хамгийн харгас бурангуй үзлийг номлогч, хамгийн аимшигын газар болж харагдж байна. Яавч тэнд буддын энэрэнгүй үзэл онол яригддаггүй байхаа. Шашин шүтлгээр нь ялгуурлан гадуурх үзлийг хэд дэвэргэж, улсыг дотроос нь хаглан бутрах гол хүчин болж ажилдаг газар бол гандан юм байна. Ийм дүгнэлтийг эргэн тойрноосоо хийхэд хүрлээ. Алдаатай буруу байж болно. Бас гандан гараа хэтрүүлсэн ч байж болно. Тэглээгээд ямар ч ял шийтгэл авахаас айхгүй. Монголоор дэнчин тавьж дутагдaltaй эвдэрснээс өөрөөр нь дэнчин тавьж дуугараад өгье. Тэгвэл миний энэ хэргийг Чингисийн Монголд шүүхээс цагдаагийн хүчин шүүхгүй. Учир нь эрх мэдэлтний боройхоо болон бэлтгэгдсэн хөөрхий тэдэнд үнэн ном, шударга ёсны тухай ойлголтыг анхнаас нь хинч огт заагаагүй. Тиймээс шударга ёсыг тунхаглан ертөнцид журмыг тогтоогч Чингисийн Монголд үгэн хүргэн өчгөө мэдүүлж байна. Гандан бидний дунд олон жилийн турш өргөжлөн буй маргаантай хэргийг таслан шийдэх шүүх хурлыг тусгайлан зарлана. Нүгэл буйныг тодорхойлж шударга ёсыг тогтоох боловсон хүчин норж буйн төр засагт огт үгүй тул маргаашийн мандах төрд үгэн хүргэж өчгөө мэдүүлээ. Эрлэхэг Монголын удам бий Чингисийн хүчрхэг төрөө мандуулна гэд зарлаад өндөө чадах цөстэй нэгэн энэ Монгол улсаас минь эрхвиш гарах болов хэмээн найдана. Эстэгвэс энэ дэлхийн ертөнцийн чинь хөл толгойгоо алтлаа. Дээрэн суудлаа олоогүйгээс доорон гүйдлээ олохгүй байсаар сүнэх дээрэн туллаа. Чингисийн төрийг мандуулахыг хүсье. Баярлалаа. За ингээд Монгол ирчүүд минь ээ. Бүсгүүчүүд минь чадах чинээгээрээ зүтглээ шүү. Одоо та бүхэн маань ажилдаа ороорой. Чингисийн Монголын эрлэхэг эрс минь баатарлаг өвгдийнхөө ширийг хатааж бурхан гэж хүний ертөнцөд тахигдсан хэм гойгч шалгаж номонд нь оруулна. Мөнхийн харанхуй төөрч бодолсон дэлхийг төвшөдгөн энхийг тогтоогч нь хизээнээсээ эрлэхэг монголчууд л байсан юм болохоор Чингисийн Монголын дахин сэргэн мандахыг энэ дэлхийн хүн ард хүлээж чадсан байна. Сэрж байсан Монголыг унтуулж, сэхэрч байсан ардыг мунхруулж, Монголыг энэ хүртэл доройтуулсан эцдийг миний бие мөшгөн илчилж ил тодоор инхүү зарлалаа. Хэрхийг Тэнгэр болон нэгдэх Чингисийн Монгол түмэн мэддэгвэ. Тэнгэрэгч Монгол хүн бүхний оюун сэтгэлд байдаг юм. Атомж сэтгэмжээ нийтгэж нэгэн хүн мэт байвас тэнгэр болон хааны суу заягч эзэн богд миний зарилыг сургаав юм. Уламж залгамжан хэлхэж нэгэн сул бати бас Чингис би ивэн.
Охин Монголын хүч чадал нь үүдэн үгүй дэгж журам билээ. Өнөөлөөр та туловч андгай ёсоор явахад сэхэж жудаг билээ. Атгадорой алмай хүм гайгтэг жижиг хүчрхэг явтугай. Алтан төр ахуй төмнэн чилж шүдэрг байтугай.